Одоо та бүхэнд эдийн засгийн болон хүргэе. За энэ одоо бол бид бүхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд бүгд найрамдахтар тусын Ирээн хот за мөн дээрс нь Дорноговь аймгийн замын үе цомонд ажилласан. За энэ үеэр бол иргэдийн хөл хөдөлгөөн их байсан. За ингэхдээ энэ дунд бол одоо бүгд найрамдахтар тусын хэд хэдэн хотын одоо имчилгээтэй оншилгоотой аяллуудад за мөн дээрс нь хамт олноороо найз нөхдөөрөө бас Таиланд Усрууч гэдэг юм ингээд газраар яваад хүрэх ийм аяллуудад явж байна гэсэн иргэд маш олон таарсан юм аа. Хөх хот руу явж байна. Эрүүл мэндийн шинжилгээнд орохоор хүүхдээ авч үзүүлэхээр ихэд явж байна. Хөх хотын нэг эрүүл мэндийн шинжилгээнүүд бас нэлээ хурдан шуурхай үйлчлдэг. Нэгдүгээр хоёрдугаар бас нэг үний хувьд бас боломжийн гэж мэдээлэл авсан учраас бас нэг хуваараа ирнэ болсон яваад үзэх хүүхдээ эрүүл мэндийг нэг үзүүлээд хийгээд байдлаар явж байна. Чинь одоо Улаанбаатарт ингээ шинжилгээ мэдлэг өгөх болохоор хоёрын эмнэлгүүд хүнтэй байдаг. Тиймээс одоо хүүхдүүдээ аваад Хөх хот руу шинжилгээ өгөхөөр явж байна. Их чинь сая бас нуруугаа оглаа. Тэгээ бөөрийн дутагд олцоод. Тэгээд Хөх хотод очиод бүрэн шинжилгээ өгөөд үзьгээ л явчих. Аялын чухамар. Амрах аялах зорилгоор тэгээд аялангаа хамт нөгөө нэг шинжилгээний аялал гэж байдаг гэд тэгээд тийм нэг багц сонгоод тэрүүгээрээ явчих. Бид нар аяллаар яваад уцаж явж байгаа. Ээж ороод нөгөө Санжуу Жанжгоогоор яваад тэгээд 47 хүн явж байгаа. Тэгээ Санжуу Манжуу гээд бид нар чинь Бээжин Чанжуугийн захаар орсон шүү дээ. За эмчилгээний аялал гэхэд жишээлх юм бол шинжилгээ нь бол одоо Улаанбаатар хотод байгаа эмнэлгүүдээс хамаагүй бага зардал өртгөөр мөн хурдан хугацаанд бол одоо шинжилгээний хариунд гардаг. За нэгдүгээр бол бүх үйлчлэгийг үзүүлдэг. Эдгээр байдлууд нь бол одоо бүгд найрамдахтар тусын Хөх хот болоод бусад хотуудад бол яг энэ эмчилгээний аялал жуулчлал хөгжих гол суурь нь болсон байна гэдгийг хэлж байлаа. Таиландд монголчууд хэр их вэ? Хитүүл монголчууд гэдэг. Монголчууд хэр их таарж байна? Одоо жишээл та хэдийн байрлаж ирсний ойр орчинд хэр Бид нар чи автобусаар явсан. Автобус дөрөв монголчууд. 40 явсан. Тэгэл зөрөөл монголчууд автобусны ногсны бодолд явж зөндөл харагдсан. Таиландд аялах, Монголд 11 хоног ч юм уу аялах өртөг зардал 5% хувьд ямар ялгаа нь ямар? Тэр бол ярилтгүй л дээ. Мэдээж шал өөр байлаа. Миний хувьд бол тэнд байгаа байгаль одоо тэнд байгаа нуур далайн иргэтэй бүгд монголч гэсэн яг тэгж хөгжүүлж янзалж жуулчтай тэгж авч чадах юм бол Тэгэд амар энгийн юм болсон. Ингээд замын үдийн бомбдорл гэхэд 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 2207 дотоодын зорчигчвал хил гарч байсан бол 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 2601 зорчигчвал хил гарсан гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо 2 сарын өмнөх тоотой харьцуулахад 400 гаруй иргэн бол одоо хилээр гарч байгаа иргэдийн тоо нэмэгдсэн гэсэн үг юм аа. За тэгвэл энэ тооноос гадна яг энэ аялал үйлчлэгийн салбартай холбоотойгоор ямар тоо мэдээлэл бид ер нь хэдийн хэмжээний валютыг гадагшаа урсгаад байгаа юм бэ гэдэг мэдээллийг та бүхэнд харуулахаар бэлтгэсэн юм. За энэ бол Монгол банкнаас авсан тоо мэдээлэл байгаа. Ингээд 2023 оны 1-р улирал гэхэд Монгол улс бол одоо нийтдээ яг энэ үйлчлэгийн салбарын импортын тоо мэдээлэл нь 780.8 сая Америк доллараар хэмжигдэж байгаа. За энэ дунд нь аялал жуулчлал нь 285.8 сая доллар. Харин 2025 оны буюу өмнөх одоо 1 жилийн өмнөх 1-р улиралд болохоор 876.4 сая Америк долларын үйлчлэгийн салбарын импорт буюу энэ хэмжээний мөнгөн дүнг гадагшаага импортоор гаргасан бол харин үүн дунд аялал жуулчлалын салбарын зардал нь 415.6 сая Америк доллараар хэмжигдэж байна. Тэгэхээр өмнөх оны 1-р улирал гэхэд зөвхөн 1-р улирал буюу эхний 3 сарын байдлаар л гэхэд 415 сая долларыг бол монголчууд гадагшаага айл нэг усад аялах, за мөн түрүүн хэлсэнчлэн өмнө одоо эмчилгээний болоод бусад шугамар бол аялахдаа зарцуулсан гэсэн үг юм аа. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж нь байна. Харин дэд үтс нь хангалтгүй. За эсвэл одоо эмчилгээний аялал жуулчлал чиглэлд болохоор илүү одоо удаан хугацаанд буюу аливаа шинжилгээг өгөхөд хариу нь удаан гардаг. За эргээд одоо шинжилгээгээ нэг эмчтэр очиж аваад ахаад нэг өөр эмчтэр очиж шинжилгээний хариутай холбоотой эмчилгээгээ бичүүлж авдаг гэх мэтчлэн хүндрэлж хэрэгдэл хугацаа алдах байдал бол их байдгаа гэдгийг хэлж ирсэн юм аа. Тэгэхээр цаашид бол одоо яг энэ аялал жуулчлалын салбарын гадагшаа орсож байгаа валютыг дотооддоо үлдээхийн тулд дэд бүтцээр нь илүү анхаарах, за мөн дээрэс нь төрөөс илүү аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахад нь илүү нээлттэй болгох нь чухал байна.